би бэлэн болсон байна. Ингээ бэлэн болох нь зөндөө юм болсон байгаа тэрийг авчихсан яа гэсэн юм бэ? Айтаа хөө. Эмэгтэй л болчихё. Хосод цаасаа уурж цаатал цугаа чимбэндө багтабасан өхөр шатаачгүй эмэгтэй бафи онэрэ нүгөө цаасаа чин яавна чин юкин сарын цалин чин боссон уу Хасан дараад өнөөдөр гадар гармаар байгаа байхгүй юу? Яг өчтөр тэгж төлөвлөөгүй тэгж бодог байсан ч гэсэн зөвхөн өнөөдөр нэг тийм хөөрхөн хөнгөн байна. Нэг тийм гадар гармаар санагдаад тэгээд үдээс хойш болохоор ер нь бол аммогтой уулзсан л та. Тэгээд аммогтой хэдэн цагт уулзахаа бит хоёр яриаг байгаа гэхдээ ер нь өнөөдөр уулзна. Тэгээд маргааш болохоор зоригын төрсөн өдөр байгаа. Тэгээд бит хоёр орой маскын тоглолт үзэн би өглөө салбараа захиалсан. Тэгээд өдөр болохоор өнөөдөр би гэртээ хоол иж өгөөд маргааш өдрийнхөө хоолыг гэртээ тэгээд тоглолтоос өмнө орой хоолыг гадуур ч юм уу идэ гэж би бодож байна хөр та. Тийм. Тэгээд зоригтой маргааш бүтэн өдөр хамт бай гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээд орой яг 12 цагт лаа үлээлхий гэж бас бодож байна. Тийм болохоор биологийн өнөөдөр одоо гадуур гарахтаа аваад тэгээд балконыхоо нэг газар тавьсан ч болох байлгүй дээ. Тэгээд биолог нуугаад за чи өнөөдөр ажиллана маргааш амрна гэж хэлсэн. Тэгэхээр намраад айл гэж дахин загсан шүү дээ. За тэгэхээр одоо би ингээд гоё усанд оръё. Тэгээ шүршүүртэй банд ороод жоохон ийм тайван, удаан юунд ч яахгүйгээр тийгэж бодож байна. Тэгээ яагаад ч юм мэдгүй өнөөдөр нэг тийм дээл өмсмөр бас санагдаад ах юм. Дээл өмсөөд тэгээ гадуур нь нөгөө нэг юугаа өмсөөд тэгээд нүрээ бодож бэлэн болоод тэгээ дээлэн дотроо болохоор ийм хөөрхөн бас уцалмаар байна. Өш надаа бас нэг хөвгтэй явуулдаг болцсон. За. Би нэг өдөр гэртээ нэлээ халамцсан байлээ. Тэгээ гэртээ ирсэн чинь манайх гэрэлтэй байна. Тэгэхээр н хаалгаад өглөө ханиа хань нэрлээ гэж хаалгаад тайлж өгдөг. Тэгсэн чинь нэг цаг дээр ягаад амгалан 50 байдал алдагдуулаад байгаа бэ? Гэртээ орох гэсэн юм аа гэж нөгөө цагтаа танаа хайлаа гэрэл. Энэ гэрэлтэй зох гэсэн нөгөө цагтаа харснаа танах ч бол гэрэлтэй л байна да. Хой нөхрөө оруулаач гэж нүдлээ. Тэгсэн чинь би согтов. Цагдаа согтов. Хоёулаа гэрлийн шөнгийн доотлын гэрэл харсан шон нүдээд хаалгаа гэд. Юусэн ч үг юм чи. За ямар ч тач тэгээд мэдгүй ойртой ерөөсөө ингээм амралтын өдөр юм өөрийгөө ирч хүчтэй байгааг бас хараагүй юм байна. Өмнө амралтын өдөр сайн амарч чадсанаас л болсон байх гэж бодож байна. Хэсгийх ч юм уу шууд артлан залгаад оролдог болоё гэж бодож байгаа. За ингээд хөрх болцгоё. Та. За би бэлэн болсон байна. Бэлэн болохын тулд зөндөө юм болсон байгаа. Тэрийг авах учрын яарасаа үлдээ чи. Тэгээд одоо гарцгаая. Гая. Яг ингэж юм өсгөх юм болохгүй. Нэг ингэж тавиад нэг ингэж эндээр зүгээр нэг хийчихв. Ингээд скават бүлгүүртэй бүх хаваад юм байна. Ойролцоо найзаагаа үрээгүй найзаагаа. Найзтай чартай л да. За. Зөвхөндөө юу их вэ гэвэл жижиг бүлгүүр аваад нэг сэлбэдэг аваад тэгэл болно доо. Цэнэглэгч энэ байх тийм. Уруулын будаг. Уруулын будаг чи. За.
За гарыг. Өөрийгөө ингээд хаасан. Ийм цоглог байхыг ойрдоо хараг болов. Би хүртэл гайхаад. Хүн яг балаа энэ ариг гэдэг чиг сэтгэхүйд нөлөөлд юм билий. Би бүр яг байнга мэддэг нэг зүйлээ мартчихад байгаа байхгүй. Юу вэ би бодоод олдгоо. Яг энэ хүүхэд байгаад гэртээ орлоо ингээд талд би ингээд хараад бодоод тэрээс олддгоо. Юу вэ? Яг энд байгаад байгаа байхгүй. Тэгснээр тэндээс ихнэр ваа баяр магна ариг чим ин хоолон гутраа дунтол унтаач гэдэг. Баяр магна штий. Нэрээ мартсан байгаа юм чи. Энийг ч оо. Подноо. Бас орой ирт ирээд нөгөө хоолнд ихээр байгаа шүү дээ тий. За усан дөрөд гараад ирлээ. Одоо болохоор вакс хийлгэе гэж бодож байна. Тэгэхээр байрны энэ ойрхон нэг вакс байгаа. Тэгэхээр тийшээ очиж үзээд нийцэн махан бол ороод тэгээ цаашаага нэг бас гоо сайхан байгаа. Тэгээ ямар ч хэлсэн вакс хийлгэе би ингээд ер нь олон сар ваксаас зогтоож явсан байгаа. Гэхдээ ямар юу гэд юм аа. Та нар ингээд тэ яаж өвддгийг мэдэн штэ тэ. Гэтэ ганцхан удаа. За тэгээ ямар ч байсан бас нүрээ бодохгүй очие тэгээ сахлаа бас вакс толчээ. Тэгээд ирээд нүрээ бодоод тэгээ гарыг да. Уул нь надад нэг цагийн л хугацаа байгаа. Тэр цагт нэг өмсөөд гадаа цас орсон байгаа болохоор ер нь дулаахан байгаа хаа. За тэгээ шууд гаръя да. Би найздаа өгцөцгөө авчлаа. Ер нь бол энэ алтан цулаас юу яагаад? Ингээд найздаа өгч байгаа учраас ингээд амжилтыг бэлэгддэг цэцэг юу вэ гэсэн чинь шар өнгө тэгээд 3 алтан цул байгаа гэхээр зөв шууд нэг нь аваад тэгээд бусад 2 цэцэг нь болохоор өөр өнгөтэй байя гэх. Тэгснээр цэнхрийг аваад за тэгвэл одоо улаан байж өнгөтэй улаан санаа хийгээд ийм хөрхөн миний болчихлоо. Би ингээд гаднах энэ гялгарын үгүй би бүр амар энгийн дараахан байлгамаар байгаа байхгүй энэ гялгарын хийхгүй байж болох уу гэсэн чинь үгүй энэ чинь ингээд одоо гадаа цас орж байгаа болохоор цас юу яагаад цас учраас амархан урагдана. Энэ чинь хамгаалж байгаа байхгүй би тийм сүртэй биш. Гадна талаар нь жоохон бүрчээгээд сахлын вакс хийгдсэн байгаа болохоор нүрээ бодож болохгүй шүү гэсэн. Яг угаас ойлгомжтой л доо нөгөө нэг юу үснийх нь булцуунууд нь одоо ингээд онгоц нэгдсэн маа штэ. Тэгэнгүүт би одоо бодчих юм бол юу ороод бохирдол орчин л доо. Энэ за тийм учраас би хараа яах вэ? Нүрээ бодчихгүй. Нүрээ бодохгүй бол би ингээд амар жаргалтай л байна л да. Ингээд ашгүй дээ тийм үстэй. Би ч одоо тийм нүрээ бодохгүй ах чам би үнэхээр дуртай. Гэтэ тэгээд яг би найзтайгаа кино үзэж байгаа байхгүй юу? За юу ч болсон хувцлаа. Би уулна одоо өмсөж байгаа хувцас маань хүртэл надад зүгээр таалагдчихлаа л да. Зүгээр юм сулж зүгээр юм харж цанцсан юу. Гэтэл за айтайхан болъё. Эмхтэй л болъё. Ойртойстой энийг өмсөг юм байна. 100 нөгөө нэг хэсэг өмсөж байгаад энийг өмсчихье. Уул нь эндээ джинс тажгүй л харагдаж байна. Миний джинс өмсгүйгээр энийг өмсөж үзье. Би сая энийг өмсөж үзлээ л дээ. Гэтэ тэр үнэхээр бүр балай харагдчихэв. Би болно гэж бодсон гэсэн ч болохгүй. Энийг гатуу.
Ийм тэлээ. Ийм тэлээд хэлэлцэж болно. Гадаад цас орсон байгаа ч гэсэн машинтай явах учраас ерөөсөө юу яах шаардлага байхгүй. Ийм нафолтай тэгээд зөө ботлоо өмсөх шаардлагагүй учраас энийг өмсөхөд асуудал байхгүй. За, ийм байж болж байна. За, одоо тэгэхээр нүрээ бодолцсон. Ингээд Нэг хүн тэгж байна. Ариггүйжээс дурсамжаасаа яриач гэнэ. Тэрийг одоо юугийн дурсахгүй даа. Тийм ээ. Нэр ариг утсан байхад хүн битгий амьгүй крант шогтдсон шүү дээ. Крант. Яаж? Нэг өдөр би буур уучаад яг гатаж өгөх гээд ингээ ариг гэж мөсгөл крант дээр очиад нээсэн ч уус тасарсан байх. Дээрд ороосон зохиол байхгүй тусалж ус. Крант минь би гатаж өглөө. Надад ядаж ганц тусал ус хайрлаач гэт крант. Яа. Ингээ шогтож байгаа. Тэр яг ингэж устаас ирдэ шүү.